За бүгдээ амгалан айлтгая. Орчин тойжид дэнши буюу утгын дөрвөн үнэн бол уншиж байгаа. За явъя. За хажиг Шөнгөжийн доён цэглээд байна. Деважинжин Дэнжинжин жүншиг суг ёдор додоо мэтэдэ гэж. За энэ өмнөх хичээл дээр ярьсан ийм хэсэг байгаамаа. За энэ зүгээр сануулгын тухайд ингэж байгаа. За хажиг юу гэсэн бэ гэхээр шин дүгүүдийн доо гэж байгаа. За Бурхан багшийн айлтсан Шөнгөжийн дооны одоо үг үсгийг үзээд бол юу гэж ойлгосон гэхээр Деважинжин Дэнжинжин жүншиг суг ёдор додоо мэтэдэ гэж. Деважин төрсөн төрөл авчихсан ийм жүншиг бол за жүншиг тэргүүтэй гэж байна те. За жүншиг тэргүүтэй бол ёдор додоо мэтэдэ гэж байна те. За хажиг бол ёд гэж бодож байгаа. Тийм Деважинд одоо төрсөн жүншиг бол байна гэж. За тэгэхээр бол харанлаг бол тийм байхгүй гэсэн тийм ээ. За жүншиг гэдэг нь бол одоо бид нар удахгүй гиндэн нишүү үзэхэр илүү одоо жүншиг шугва гэдгийг бол илүү тодорхой ойлгодог болно. За одоохондоо та нар юу гэж бодож байгаа хэвчээ гэхээр жүншиг гэдэг бол лайн юмонгоор бол тийм ээ үйл нисванисын ирэхээр бол орчлонд төрсөн ийм одоо бодгаал гэж бол үйл нисванисаар ланинжис живийн одоо живүү юм би чав жүншиг гэдэг бол лайдн юмонгоор төрөл авсан бол байх албатай. За тэгэхээр одоо бол энэ Деважингийн одоо тийм ээ Деважингийн төрөл авсан байвал байх уугүй юу гэдгээд ингээд бол энийг урд өдрийн хичээлүүд дээр бол ярьсан. За өнөөдөр үргэлжлэх нь бол эндээс хоноор дээд дэнжинжин нянтой майвар таал гэж явж байгаа. За тэгэхээр дээд дэнжинжин нянтой гэдэг нь бол Деважингийн одоо төрөл авсан нянтой гэж байх. Дээд дэнжинжин нянтой лова медва ганшиг мелова юм мэвэж ловын гансыг одоо Деважин төрөл авчихсан нянтой лова буюу цоглом, жорлом, тонлон, гомлом одоо гомломбаа бол байхгүй гэж нэг. Хоёрт бол меловая мэвэж дамбуу дээр таал гэдэг нь дээд дэнжинжин нянтой лова мэвартал дээд дэнжинжин нянтой сожэ медва ганшиг лова пагвая мэвэж. За сожэ гэдэг нь бол нянтой цогломбаа, жорломбаа гэж байгаа. Лова пагва гэдэг нь бол нянтой тонломбаа, гомломбаа хэрэг тийм ээ. За дамбуу дээр таал гэдэг нь дээд дэнжинжин сожэ мэвартал гэдэг нь за Деважин төрөл авчихсан нянтой сожийн гансаг буюу нянтой цогломбоо, жорломбоо майвартал онши товын сожоо мэвэж хэрэг. Онши товлцсон сожоо байхгүй. Онши товлсон гэдэг маань бол нэг өсөндөө шинаа товлжчихсан самади бясалгаж байгаа ийм сожоо байхгүй гэж тийм ээ. Сожоо. Тэгэхээр тийм учраас бол Деважин төрж чадахгүй гэж тийм мёйл. За Нева дэрта ди дэнжинжин жүншигдэн чөрөн мэд байгаа шиг чир мянган яам мэвэж хэрэг гэж. За жүншигдэн чир мянган ба гэж. За дамбуу дэртал оншо товын дэний мэвэчэр Нева дэртал ди дэнжинжин брев римживийн чир мянган яам мэд чагвар онсонгийн чир мянган яам мэвэж хэрэг. За энэ ди дэнжинжин брев римживийн чир мянган чагвар онсонгийн чир мянган. За энэ бүгдийг бол одоо удахгүй гиндэн шүү дээ. Тэр үед нь бол тэгэхээр энэ хэсгийг бол тэмдэглээд явчих. Аг няга дэртал ди дэнжинжин чир мянган лүүн онжид мэвэж. Мадуна дэн дэвэн чир мянган лүүн онжид дэ цэдэл даажинбэн брав ондож уртал дээд ондожд байгаа шиг дэ хансум гандуян ланинжин жива мэлэн бичэрдэ дэ гогним товла манимбин чир мянган юм бичэр. За энэ бүгдийг бол доор тайлбарлана. Тэгэхээр гондуу додна ДЦД лагжааны янда ондож уртал додоогаа шиг тэгмэнжийн лагмад янда товоолаа лагжааны янда товоо ондууд байгаа гэж төнөө гал. За ойлгомжтой. Задаг нева дидэнжин янта лова медва мадумна дэртэл дэн дэвэн лагжааны яндала 8-ын даажимба медва шиг лагмад яндала 8-ын даажимба юм мэвэчэрсэнэ чима мадувж лэн дэвчэнс лагмад яндала 8-ын даажимба мэвэр да мадуу гэж ёд гэсэн сан тийм ээ. Жишээ намны жашио гэж. За үлдсэн нь бол одоо шинжиллийн суурь байна. Энэ бол одоо дахин одоо сайтар бодож тунгааж үзэх ёстой зүйл байна гэд сэдв болгоод орхисон байна. За тэгэхээр бид энэ тухай ярихад бол одоо арай жоохон эрт байна. Ягаад гэвэл бид нар
гиндэн нишүү одоо удахгүй үзэн тэр үед бол илүү тодорхой болно. За ян дунгал Дембала яна дунгуулжийн дунгал жирмийн дунгал чаваад үжижийн дунгал сүм моо гэж. За дунгал Дембала яна жирмийн дунгал дунгуулжийн дунгал жирмийн дунгал чаваад үжижийн дунгал гэж гурав байна гэсэн. За энэ тухай бид нар чөтөн дээр ярьсан тийм ээ. Зовлонгийн зовлон, урвах зовлон. За энэ урвах зовлон гэдэг бол одоо тийм амгалантай мэдрэмжийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Цорва дева. Сагжээгийн цорва дева шүү дээ. Сагжээгийн цорва дева. За чаваад үжижийн дунгал гэдэг бол үйл нисванис гэхээр авсан бидний одоо бие цогцоос. Тэгэд хүмбүн бол чаваад үжижийн дунгал. За арамбра дунгал дамба жижижин хорвоо дэва күнжүн дэмбийн цандаа гэж. За энэ бол аранлагын тавьж байгаа цаг. Юу тэгэхээр күнжүн дамба буюу зовлонгийн шалтгаан гэж юу юм бэ гэдгийг бол банчин ихчээ ингэж тодорхойлсон. Арамбра дунгал дамба жижижин хорвын дува буюу үр дагавартаа бол зовлонг төрүүлж байдаг. Тэгээ зовлонгийн үнэн бол гаргаж байгаа ийм одоо уг шалтгаан болсон хорвоог бол күнжүн дамба гэж хэлж байгаа маа. Күнжүн дамба. За тэгэхээр бол үйл нясванисын ирэхээр бол төрж байгаа зүйл бол заавал зовлон л байх. Өөр юу ч байх. Күнжүн дамба гэдэг маань бол лайжи гүнжүн, нёмомби гүнжүн. Хоёрхан одоо гүн. Лайжи гүнжүн бол тэр чигээрээ хорвоо пинжижийн лай байгаа. Тэр чигтээ хорвоо пинжиж орчлонд шиддэг, биднийг орчлонд хаяж байгаа ийм үйлийг бол лайжи гүнжүн. За тэрэн дээр бол дээр нь нясванисыг бол Нёмомби гүнжин буюу за одоо тэгээд Занин дүг, Нёнон нишүү гэж бид нар тэ үндсэн одоо 6 нисванис, ойрын 20 нисванис гэдэг бол жодон дээр бүгдийн тоо ширхгээр нь бол тоолоо тайлбарлаад үзсэн. За тэр үг. Гэхдээ бол Нёмомби гүнжин, Нёнон нишүү, Занин дүг энэ төр бол одоо лойрог дээр маш тодорхой дэлгэрэнгүй тухайн одоо тэр туслах сэтгэлүүд нь ямар үйл ажиллагаатай ийм сэтгэлүүд байдаг юм бэ гэх тийм ээ. Арангийн түмэн маянбын жидлээ гэж нэр томьёо байгаа шүү дээ. Тэгээд арангийн түмэн маянбын жидлээ буюу нийт бусын зөвхөн одоо өөрийнх нь онцлог одоо сэтгэлүүдийн үйл ажиллагаанууд бол ямар байх юм бэ гэж ойрог дээр маш тодорхой байгаа. За ялангуяа манай Санил Ловдогийн өвгөн багшийн зохиосон лойрог Нэрхоо гүндүү гэж ном байгаа. За тэр бол тэрийн ийм одоо лойрог байгаа. Тэрийг бол за тэгэхээр бол яах нь үйл нисванисын ирэхээр одоо гарч байгаа. Үйл нисванис бол уг шалтгаан нь болоод тэрний үр дагаварт бол дунгал дамба гарт юм аа гэдэг. Болсон байна. Күнжүн дамба эндаа. За дэла яна ран товжид барчин мяламжийн оголжийн дева бомбын барлаа яна ни гэж тийм яна ни гэж энэ гүнжүн дамбала яна ни гэж. Тэр нь бол лайжи гүнжүн, Нёмомби гүнжүн хоёр. За жидун дээр гарсан. За одоо гогдон ран товжижийн барчин мэлэм ойголжийн дева бомбын барлаа бол гогдонжийн цандаа. За ран товжо барчин мэлэмжийн ойголжийн банжаа гэдэг нь за бидний одоо өөрсдийн сэтгэл үнцэндээ төрүүлж олох тэр болов барчин мэлэм гэж байгаа тийм ээ. Ирээдүйд одоо бид нар бурхан болох нь бол баараагүй шүү дээ. Бид хизээ нэгэн цагт бол бурхны хутгийг олох нь ч баараагүй. Тэгэхээр бидэнд бол тэрний наан бол барчид мэлэм бол төрөх ёстой, төрүүлэх ёстой сэтгэл үнцэндээ тийм ээ. За тэр төрж байгаа тэр барчин мэлэм бол яах вэ гэхээр жинхэнэ одоо нисванис болоод мэдтгүүний түүтгэр нисванисын бол одоо жинхэнэ одоо дайн байлдаан хийж байгаа чинь барчид мэлмийн үе. Тийм учраас бол одоо даажимба дайснаа дарсан гэж тий даажимба харахад гэж тий арахата буюу одоо даажимба дайснаа дарсан гэдэг. Тэр дайн одоо хаана тулаан хийж байгаа юм бэ гэвэл энэ барчид мэлмийн үед бол тулаан. За барчид мэлмийн ойголжийн дева бомбын барлва гэж. Ойголжийн дева гэдэг нь бол яг барчид мэлмийн одоо үед эсрэг яг одоо чанх одоо эсрэг харалдаа одоо тэр багнах одоо төвчих ёстой нёмон байвал нёмон шидэв бол шидэв за энэ ингээ харалдаа гэдэг. За тэгээд өмнө нь бол ярьжсэн янда дээрш нэг ярьсан баг. Өмнө аль хэсгээр үлээ бас ярьж байсан санагдаж байна. Нөгөө мелон ондо масунва гэж гарсан шүү дээ тий. Баг хөлгөний замаар ороогүй болвол одоо шууд их хөлгөний замаар орох юм бодгал байгаа тий. Ялангуяа ондогжингийн чид үжээвийн дүлжээ бол их чин одоо
тэгчээр инээгийн гансаг баг. Тийм ээ. Тэгчээр инээ буюу дамбуу нийтнэ тэгчин ламаар орох хэрэгтэй ийм ганц. Яагаад гэвэл данжоон ондогжин болов тэгчин түмэн маян би данжоо юм бич даг готолсон тийм ээ юун дээр арчин жидүүн дээр. Тэгэхээр тэгчин түмэн маян бин данжаа үзэж байгаа ийм шав болвол шууд их хөлгөний замаар орох хэрэгтэй. Шууд их хөлгөний замаар орж байгаа бодгаал бол урд нь нисванисыг төвчээгүй байгаа. Шидэв одоо буюу мэдгэдэггүйний түүт хэрэгж төвчээгүй байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол ингээд нэгэн зэрэг багнаад тэгээд бол чигчир даажин ба чигчир дэвшин шиваа болно гэдэг ингэж бол гарсан те уйтагийн лүн давтаад. За тэгэхээр бол хэрвээ одоо нямун нисванисыг бол төвчгтэй харалдаа багна. Одоо жишээ нь нисванис гэдэг маань бол зөвхөн одоо бидний одоо энэ хүсэлт ертөнцийн нисванис муу сэтгэлээс гадна сүг хам сүгмэд хам тийм ээ. Дүрс ертөнц болоод дүрсгүй одоо ертөнцийнхний одоо сэтгэл төрдөг тэр нисванисыг ч гэсэн бол бид нар багнах ёстой. Тэгэхээр гайхаж магадгүй бид нар ямар тэнд төрөл авцсан биш тэр ямар хамаатай юм. Тэгэхээр нисванис гэдгийг төвчгöd бол одоо бөстөө үндэс язороос нь төвчих ёстой. Тэрийг төвчин нисванис төвчих гэж яддаг тийм нямун банва гэж. Нямун багнахад бол савнд нь жава банва чав. Савнд нь жава буюу одоо үндэс хөрөнгөтэй нь бол одоо түүнийг төвчих ёстойг бол жинхэнэ одоо төвчл гэж үзэж байгаа маа. Жинхэнэ одоо тэр нисванисаас ангижирж байгаа ангижрал. Тийм учраас бол одоо нисванисыг дотор нь бол ингээд хуваагаад одоо үе шаттаар нь ингээд ялгаад ангилсан байгаа. Тэр одоо ингээд юу гэх юм одоо хүсэлт ертөнцтэй одоо бидний байгаа энэ ертөнцийн нисванис сүгмэд хамын сүг хамын нисванис сүгмэд хамын нисванис тэгэхээр бол ингээд энийг нь бол ойгуулжийн тэр барчин мяламжийн ойгуулжийн одоо дева гэж ярьж штэ тийм ээ барчид мэлмаар бол түүнийг багнах нь байна. Багнахтаа бол яг одоо дод хамын 1-р үеийн нисванис сүг хамын одоо тэр 1-р ангилалд хуваасан ч гэх юм уу та одоо дураараа хамаагүй нэрлэж ойлгуулахын тулд тайлбарлаж байгаа бол одоо санаа шүү. Тэгэхээр бол дод хамын одоо өсөлт ертөнцийн одоо 1-р үеийн нисванис сүг хамын одоо 1-р одоо зэрэглэлд одоо байгаа тэр нисванис сүгмэд хамын одоо тэр нисванисыг бол ингээд 1-р үеүүдийн хамт 2-р үеүүдийн хамт 3-р үеүүдийн хамт ингээд бол ингээд багнаад явдаг. Тийм учраас бас нэг талаасаа жигчир даажинба гэдэг нь бол энэ талаас нь ч бас хэлж байгаа. Хамгийн сүүлд төвчгтэй бол хоёулангийн зэрэг төвчээд одоо үрийг олж байгаа, даажинбын гомфонд товлж байгаа. Тэр утгаар нь бол хэлж байгаа. Гэхдээ бас нөгөө талаасаа бодох зүйл нь бол доороос нь эхлээд угаасаа үе шатуудын зэрэг ингээд харалдаа нисванисуудын ингээд хамттан багнаад явна. Түүнээс биш одоо додхон буюу одоо хүсэлт ертөнцийн нисванисыг эхэлж багнаад дараа нь сүг хамыг багнаад дараа нь сүгмэд хам гэж ингэж явдггүй шүү. Ингээд бол харалдаа хамттан ингээд багнаад хичээд бол ингээд нисванисыг арилгаж явдаг. Тэр арилгаж байгаа үе нь бол барчид мялам юм байна. За барчид мялам дотор бол одоо тонлон барчин мялам, гомлон барчин мялам гэж хоёр янз байгаа. Хоёр одоо бас хэсэг байгаа. Тонлон барчин мялам дотроо бас за янз янзаар хуваадаг 16 ч гэж. За ингээд бол нисванисыг бол ангилаад дотор нь багнаж байгаа. За тэгэхээр тэр 10 товжижийн барчин мяламжийн ойгуулжийн дева бамбын барлва гэж хэлж байгаа. Тэгэхээр бол тэр ойгуулжийн дева буюу яг харалдаа түүтгэрийг төвчсөн энэ ангижрал тэрийг ингээд ангижирч одоо тэр нисванисаас салж байгаа тэр хувь хэсгийг бол барлва гэж нэрлэж байна. Тийм ээ дева бамын дева бамын барлваг бол гогдон буюу хорихын үнэн зовлон одоо хорих үнэн гэсэн энэ одоо 3 дугаар утгын үнэн бол ингэж тодорхойлсон байгаа. Ран товжижийн барчин мяламжийг ойгуулжийн дева бамбын барлва гогдонжийн цагдаа яна нянтойжийн гогдон ранжилжийн гогдон тэгчинжийн гогдон гэж бол 3 байна гэж. За яг хөө гэхээр энэ 3 болов гуруула энэ өөр өөрийн замаар яваад бол үрийг олж байгаа. Тийм учраас биднэрт өөрт нь бол гогдон буюу дева бамбын барлва нисванисаас ангижирсан бол ийм ангижрал бол байдаг юм аа. За тийм учраас нянтойжин гогдон, ранжилжин гогдон, тэгчинжин гогдон гэж бол 3 байна. За хажиг ранжилжин жүжжин гогдон яна, ранжилжин гогдон ин говь бадан. Жансамжин жүжжин гогдон яна, жансамжин гогдон ин гойдэ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр харанчлын сэтгэл үндэсэнд байгаа тэр гогдон болвол
Аранжлын говтон мөн байх бүр албатай юм аа. Янсамжийн жүжин гэдэг нь Бодисатвагийн одоо сэтгэлд одоо олсон тэр говтон болвол жансамжийн говтон, Жанчуу Симбагийн одоо говтон мөн байх албатай. За ингэж ойдээ яагаад үг гэхээр Нянтожин жүжин говтон яна, Нянтожин говтон юм говьж ирсэн тэр мач яв гэж. Нянтожин жүжин говтон яна, Нянтожин говтон юм би чавна тэр мач юу тийм ээ. Говтын гойд тий Нянтожин жүжин говтон яна, Нянтожин говтон гойна ян юу гэж байна. Ранжилжин жүжин говтон яна, ранжилжин говтон юм би чаваа байхгүй. Жансамжин жүжин говтон яна, жансамжин говтон юм чаваа байхгүй. Тэр мачва гэж. За дот минутэ Нянто погын догоон ондоо сонгоор анжил цогжрвийн жүжин говдон ранжилжин говдон маян байгаа шиг. За энэ тийм ээ. За энэ юу гэсэн үг гэхээр өмнө нь одоо Нянто ламаар ороод Нянто ламаар тийм хамгийн анхлан Нянто ламаар ороод Нянто даажинба болчихсон. Тэгээд дараа нь Аранжил ламаар орж байгаа. Аранжил. Тэгэхээр эхлээд бол Нянто ламаар ороод Нянто даажинба болчихсон. Нянто говдон товлсон, Нянтожин говдон товлсон. Ийм Аранжил одоо цоглонба, жорлонба байж болно шүү дээ. Тийм ээ. Тэр хүний сэтгэл үнцэнд байгаа говдон бол ранжилжин говдон биш юм аа. Ранжилжин говдон маян байгаа шиг. Нянто пагын догоон ондуу сонгоё. Жансам цогжрвийн жүжин говдон, жансамжин говдон маян бичрэр гэж. За мөн ялгаагүй урд нь бол баг хөлгөний замаар ороод Нянто зам мөрөөр ороод Нянто пагын догоон ондуу сунгаа гэх тийм ээ. Нянто пагва болсон. Нянто даажинба болчихсон. Ийм одоо Жанчул Симба цогломба жорломба байж болно шүү дээ тийм ээ. Эхлээд бол Нянто ламаар ороод тэгээд цоглом жор Нянто цоглом жорлон томлон гэдэг онлом мелуулам товлоод түүний дараагаар бол одоо их хөлгөний зам мөрөөр ороод Бодисатва болчихсон. Бодисатва нь бол одоо 1 2 дугаар үе шатн дээр тийм ээ. Гансан цогломба жорломба гэж. Тэгэхээр энэ их хөлгөний бол игэл ганс. Баг хөлгөний хувьд бол пагвын ганс тийм ээ. Тэгэхээр энэ гансхийн сэтгэл үнцэнд төрүүлсэн тэр говдон бол жансамжийн говдон маян гэж. Жансамжийн говдон. За Дамбуу дэртал гэдэг нь энэ нөгөө нэг юу? Нянто догоон ондуу сунгаар анжил цогжрвийн жүжин говдоор анжилжин говдон маян ба гаан шиг. Тэр Дамбуу дэртал тэг говдон маян бартал ранжилжин говдон товаала биеийн ламдан товоо ондуу догоо гаан шиг дэн дэвэн ранжил цогжрвис ранжилжин ламдан матуу бичирдэ ранжилжин паглан матуу бичир. За тэгэхээр одоо ойлгомжтой. Юу гэж бодоод ингэж хариулаад байгаа нь бол ойлгомжтой болж байна тийм ээ. Ранжил гогдон гэдгийг товлох, аранжлын гогдон товлоход аранжлын ламдан болов сэтгэл үнцэн төрүүлэх. Аранжлын ламдан гэдэг чинь аранжил тонломоос эхэлж байгаа. Аранжил тонломоос эхэлж байгаа. Ламдан гэдэг бол тонломоос эхэлж байгаа тийм ээ. Ламдан. Ламжийн демба гэдэг. Мөрийн үнэн гэдэг бол аль ч одоо их хөлгөнийх ч бай, баг хөлгөнийх ч бай тэр нь бол тухайн нь ламдангаас эхэлж байгаа. Тэгэхээр Нянто даажим догоон ондуу сунгаа тийм Нянтогийн одоо даажимбын гомфон товолчихсон. Тэгээд дараа нь Аранжил ламаар ороод Аранжил тогломба жорломба бол яах нь тэрэнд бол Аранжлын гогдон байхгүй. Яг бол Аранжлын ламдан тоглоо. Аранжлын ламдан тонломоос эхэлдэг. Одоо бол Аранжил тогломба жорломба байгаа ийм одоо үеийн ярьж байгаа тийм ээ. Чойжин бол өөрөө Аранжил цогломба, Аранжил жорломба чойжин гэдэг шүү дээ. Тэгэхээр бол ламдан товоон онд удаа. Тэгэхээр гогдон тухайн одоо зам мөрийн гогдон буюу мөрийн хорихын үнэн товл одоо олохын тухайд тулд бол түүний урдаар тэр ламдан болов сэтгэл үнцэнд төрөх ихлээд ламдан төр дараа нь тэр ламдангаараа энэ гогдонг олж байгаа юм аа. Гэдэг шүү дээ тийм ээ. Ламдан товоо ондууд байгаа гаан шиг дэн дэвэн аранжил цогжрвис аранжилжийн ламдан матуу гэж дэн даваа гэдэг нь тэр адилын аранжил цогжрва гэж тийм Нянто даажим догоон ондуу сунгаа энэ нь шүү дээ тийм Нянто пагва догоон ондуу сунгаар аранжил цогжрва хэлж байгаа тийм ээ. За энэ бол яах нь дэн дэвэн бол юу лээ дэн дэвэн аранжил цогжрвис аранжилжийн ламдан матуу бичэрдэ аранжилжийн паглан матуу гэж. Тэгэхээр аранжилжийн паглам товлж иж аранжилын одоо ламдан товлсон гэж байна шүү дээ. Тэгэхээр паглам гэдэг маань тонломоос тийм ээ үзэхүй мөр буюу хоосон чанар юу болвол одоо илээр болгоос нь тэр цагаас ихэд бол ламдан товлж байгаа тэр үеэс пагвын лам тов. За одоо умаар анжидвийн ёс учраас хүн хоосон чанар байх албагүй шүү дээ тийм ээ. Тонлом товлоход одоо Нянто бол ганцын дагмид онсондуу догвын тонлом төрөх ёстой. Аранжил бол хүнзэн ниедэн онсондуу догвын тонлом төрөх.
Умаар анжид үе ёсон. Умаа танжир үе ёсонд бол бүгд хоосон. Ямар ч ялгаа байхгүй. Гансгийн дагмид ч гэсэн хоосон чанар, жижиг дагмид ч хоосон чанар ямар ч ялгаа байхгүй тийм ээ. Танжир үе ёсонд бол тийм. За одоо бол умаар анжид үе ёсонд ярьж байгаа учраас анжидын одоо үг та бол одоо гол болгоод ярих хэрэгтэй. За тэгэхээр бол Нянтой бол гансгийн дагмид дугуй онсондоо дугуй байж иж яах нь амдан товолж байгаа. Тэр үеэс Нянтой тонломбаа болно. Тэр үеэс бол гиндэн гончиг бол хагийн лам буюу тонлом товолж иж гиндэн гончиг. Харин түүний сэтгэл үндэсэнд төрж байгаа тэр тонлом нь бол юу бол хой гончиг. Хой гончиг. За энэ бүгдийг одоо сэтгэл үндэсэндээ төрүүлсэн энэ бодгаал нь бол яах нь гиндэн гончиг. За ингээ гончиг сүм гэдэг бол юунаас тонломоос эхэлж байгаа шүү. Гончиг сүм. Чухаг дээд болж байгаа нь бол тонломоос эхэлж. Зүгээр наад доор байгаа лам товлоогүй эсвэл одоо сожийн лам тоглом жорлон дугааг нь бол зүгээр гиндүн гэж хэлээс гиндүн гончиг гэж. Тэгэхээр бид нар бол чойлож авсууч юу, гиндэнлаж авсууч юу гэдэг байгаа чинь бол яах нь тонломоос дээш одоо бодгаал болоо түүний сэтгэл үндсэнд байгаа энэ эрдэмт нь бол бид нар аврал итгэл одуулдаг байх нэ. За энэ тухай бол илүү тодорхой нь одоо яг энэ одоо хичээлийн дараагаар бол үргэлжлээд нэ. За мөн юу гэж байна? Жансам чимаа дэртэл жансамжийн гогдон товоолаад ийм ламдан товоо ондууд оговаагаан шиг. За мөн ялгаагүй. Жансамжийн гогдон товлоход ч гэсэн урдаар жансмын ламдан болвол эхлээд төрх нь бол урдаа байх хэрэгтэй. Говаагаан шиг. Дэм давын жансам цогжир биес мөн адил одоо тэр өмнөхтэй тэр тэрмэн дугуй ондоо сунгаа те Нянтой дугуй ондоо сунгаа. Нянтой чин даажин бод эхлээд товлоод Бакулины замаар ороод тэгээд одоо бодисодоо болж байгаа. Бодисодоогийн хувьд бол цогломба, жорломба бол яах нь жансамжийн ламдан Матовичтэй дээд ийм паглан Матовичтэр арангийн баралбараа гогдон товжиж ирэгсүү навын пагвын гондог ламданжийн цанитаа гэж. За энэ ламдангийн цань харчин одоо банчин хичааны банчин хичааны арангийн баралбараа гогдон товжиж ирэгсүү навын пагвын гондог ламдангийн цань. За бидний одоо ирээдүйд хувлах тэр олох бол баралбараа тийм ээ баралбараа тэр одоо зовлонгоос салж байгаа энэ ангижрал тийм ээ тэр одоо арангийн баралбын баралбараа гэдэг чинь бол барай биш шүү дээ. Баралбараа гэдэг бол барай биш. Тэгвэл барайв гэдэг нэр өгчихсөн л ийм зүйл. Барайв яна ойв юм байна чам. Мэрдэгваа юм байна чам. Жуу барайв ойвсон бол донжиг байдаг. Баралбараа бол дагваа юм. Дагваа. Мэрдэгваа биш. Өвөө биш. Дагваа юм. Тэгэхээр арангийн баралбараа гогдонг бол товжижийн рэгсүү найваа. Товрж идваа. Гогдон бол товлдог. Гогдон бол тийм ээ тэр зүйлийг бол бид нар олох ёстой. Яг дагваа учраас. За түүний бол одоо ийм язгуурт хамаарах ийм пагвын ондог гэж тийм пагвын ондог гэдэг бол пагвын лам гэсэн үг. Ондог гэдэг бол лам гэсэн үг. Утгтын элт онол гэдэг бол утгтын зам мөрийг пагвын лам, паглам. Тэгэхээр бол тонломоос дээш онлом, омлом, тэгээ мялуу лам бол мэдээж ойлгох юм байна тийм ээ. За энэ бүгд бол яах нь арангийн баралбараа гогдон товжиж ирэгсүү навын пагвын ондог амданжийн цань. Янан аршин сүм гэж. За түн дотор бол дээр үгүүлсэн 3 байна гэж. За тэгээ энэ рексүү найва гэдэг л үг байгаа шүү дээ. Одоо энд одоо бид нар хүүхдээ нь бол одоо баралбараа бол дагваа юм байна, брайв биш юм байна. За дүүрэний жумбрачивын нам шиг дээр бол брайвла яна гэдэг дайж дэрэгжин гоно баралбараа дагвараа энэ гэж гарч байгаа. Тэр бол одоо гогдон буюу одоо энэ баралбараа гэж байгаа. Энд бол дайж дэрэгжин гоно. Тэр томьёоных нь үднээс ялгахад гэж тодтогч өгсөн нь бол өмнөөс. За гогдон товжиж ирэгсүү навын пагвын ондог бол ламдангийн цань. Янан аршин сүм. За нянтойжин жүжин ламдан яна нянтойжин ламдан юм. Тавжаа ранжилдан жансамла мачивын цул аршин. За тэр аршин но гэдэг нь сая гарлаа шүү дээ тийм ээ. Энэ нянтой догоон ондоо сунгаар ранжилж гогдондоо гогдон маян баг. Нянтой пагвын догоон ондоо сунгаж жансан юм би ч дамбууд хаанлаа. Мачив энэ дэр мачив дээр гарсан шүү дээ тийм. Энэ та нар энэ ачиг юу н хатаарсан. Дэр мачив гэсэн шүү дээ. Яг ранжилжин жүжин гогдон яна ранжилжин гогдон юм бэ чав гэсэн тийм. Хажиг бол ингэж бодож байгаа хгүй. Аранжлын сэтгэл үнцэнд байгаа гогдон бол аранжлын л гогдон байх.
Жансамын жүжин гогдон яна жансамжийн гогдон байх ёстой. Яагаад гэвэл нянтойжийн жүжин гогдон болвол яг үсэн билээ. Нянтойжийн жүжин гогдон нянтойжийн гогдон байх албатай байна шүү дээ гэж тэ. Энэ хоёрыг батлахын тулд хэлж байгаа дүвжит нь ийм шүү дээ. Нянтойжин жүжин гогдон яна нянтойжин гогдон юм би чаваа. Чав байдгаа. Тэрнтэй ч адилхан аранжлын жүжин гогдон яна аранжлын гогдон юм би жансамын жүжин гогдон яна жансамын гогдон юм би чав гэж хэлсэн. Тэн дээр аранлаг юу гэсэн дэр мачив гэсэн шүү дээ. Мачив гэхээр даг хайлгинж гэсэн үг шүү дээ. Даг хайлг. Нянтойжин жүжин гогдон яна нянтойжин гогдон юм би чаваа бол санал нэг байна гэж. Хажиг аранлаг хоёр тийм ээ. Аранлаг хэлж шүү дээ. Би тантай санал нэг байна. Нянтойжийн гогдон болвол нянтойжийн сэтгэл дугаа гогдон бол нянтойжийн гогдон байх ёстой нь бол санал нэг байна. Гэхдээ нянтойжийн жүжин гогдон яна нянтойжийн гогдон юм би чав байлаа гэд аранжилжийн жүжин гогдон яна аранжилын гогдон юм би чаваа биш. Жансамжийн жүжин гогдон яна жансамын гогдон байх албагүй байна. Дэр маж дод минутэ нянтой догоон онд сунга нянтой богод нянтойжийн одоо догоон онд сунга аранжил болоод жансам дээр бол ингээд яриа байна шүү дээ тийм ээ. Яриа байна шүү дээ. Нянтойд бол өөр одоо урд нь нянтойгоос доош одоо зам гэж байхгүй шүү дээ зам мөр. Тэгэхээр нянтойгоос доош одоо зам мөрийг урд нь товлоо даажин боолоо юм багнаад тэгээ нянтой ламаар орох гэдэг яриа угаасаа байхгүй учраас нянтой дээр бол одоо миксээ тийм ээ. Нянтойжин жүжин гогдон яна нянтойжин гогдон юм. Чав байхаас өөр арга баг. Харин нянтойгийн одоо зам мөрөөр ороод даажин боо болчоо тэгээд дээшээгээ харанжил зам мөрөөр орох байна. Дансмын зам мөрөөр одоо их бүлгийн зам мөрөөр орох байдаг учраас нянтойгийн одоо тэр даажинбын гомпонд товлцоод ингээд аранжил руу ороод их бүлгийн замаар ороод ингээд явах байгаа учраас энэ дээр бол яриа байгаад байна шүү дээ тийм ээ ялгаа байгаад. Энэ ялгааг бол санаж шүү дээ. Дэр мачаа гэж. Хэдий одоо нянтойжин жүжин гогдын нянтойжин гогдын юм би тавна ранжилжин жүжин гогдын яна ранжилжин гогдын юм гойва дан жансамжин жүжин гогдын яна жансамжин гогдын юм гойва миндүү тий агова ин тий мачаа гэж хандлыг хэлчихэд байна шүү дээ. Дэ яна дэ юм мачаа байна. Тэрийг бол тэр энэ яна харшин сум нянтойжин жүжин ламдын яна нянтойжин ламдын юм би чав байгаа боловч анжилдан жансалаа мачивын ар шино гэдэг нь саяныхыг хэлсэн шүү. Ар шин өмнөх тугаа адил юм аа. Өмнөхтэй адилхан. Тэгэхээр анжилдан жансан би мачив байна. Ягаад гэвэл нянтойжин жүжин ламдын яна нянтойжин ламдын юм. Нянтойгийн лам сэтгэл үнцэн дугаа ламдан болвол нянтойгийн ламдан. Түүнээс биш өөр одоо нөгөө урд нь өөр ламдан товлох ламдан гэж байхгүй. Нянтой дээр бол харин аранжил жансам дээр бол одоо тэрний сэтгэл үнцэн дугаа гогдон тэрнийх байх албагүй байгаатай адилхан ламдан дээр ч бас мөн өмнөхтэй адилхан байна гэж. Тэгэхээр бол нянтойгийн ламдан ховон онд сун аранжил чин тэр тойжин байна шүү дээ. Тэдэр Дембашиладзилийн ам рагва зам шиг талоо гэж. Рагва зам шиг талоо. Тэр Дембашиладзам ам рагва зам. За ингээд энэ хүрээд бол ерөнхий тойм төдий үзүүлээд бол ингээд Дембашийн нам шиг бол Арчинжид тажид хоёулаа ингээд энэ үрээд дүүрч. Дембаши гэдэг бол ийм тойм төдий нь бол ийм. За тэгээд энэ шигийн тухай мэдээ гэвэл олон ном дэвтэргүй ялангуяа амрам дээр юу одоо байгаа. Ламрамын их багал амрам за тэгээд далаа өгшийн айлцсан Биншигийн одоо тайлбар олон юу байгаа шүү дээ тийм ээ. Одоо тусдаа маш тодорхой дэлгэрэнгүй тайлбарсан номнууд байгаа. Харчин жидэн таажууд хоёр бол үнэхэрийн одоо товч. Жидэн бол бүр товч. Таажууд бол үнэхээр одоо онцлог зүйлүүд дээр нь хажгийн одоо энэ оцол тавиад тэрийг гаргах энэ үүд бол илүү тодтоод санаагаа илэрхийлээд ингээл одоо төгсгөөс. За ингээд заваанд бол санжаа ласуг гончуг сум гэж гардаг тийм ээ. Дүвдан Демба намдны санжаа ласуг гончуг сум гэдэг ондогжингийн заваанд гав дамбу Дүвдан Демба намдны санжаа ласуг гончуг сум гэж. За дүва бол бид нар үзсэн тийм дүвийн одоо дүвийн овоо Дениламбын дамаг тийм ээ. Дамаг намбаа жуу үзүүлэх хэрэгоос одоо ингээд 1 2 3 гарчаад байна шүү дээ тийм ээ. Дүвийн овоо нь бол Дембаны. Дүвийн мегва буюу зоригдол нь анхаарал хандуулах
анхаарлаа хандуулах ёстой зүйл нь бол юу ах нь вэ? Мөн чанар нь бол хоёр үнэн, анхаарал хандуулах зүйл нь бол одоо энэ хутагтын дөрвөн үнэн юм байна шүү дээ. За одоо даваад сан дүвдэн Демба намдан нэг гэдэг дүвдэн Демба нам. Дүвийн овоо Дини, Хүнзүү Демба, Дондон Демба. Дүвийн мигва Динши, Дүгдэн, Гүнжин, Гогдон, Ламдин гэд энэ дөрв. За одоо Парчин Жидун. Парчин Жидунгоос бол бид нар юугаа тийм ээ. Үргэлжлүүлээд үзье. За Парчин Жидун тэдэр Дүви мигва Диншила домбын намаг сүннээс. За Дүви мигва буюу одоо тэр Дүва гэдэг нь бол лам гэсэн санаа шүү дээ. Ламжим. Овоо нь бол Дини. Ламжим мигва нь бол Диншила домбын нам. За тэгэхээр Дүви мигва буюу ламжим мигва болсон Диншиг одоо айлцсан энэ одоо зарлиг өвчсийг бол ингээд айлтаад түүний дараагаар түүнийг бүтээх шүтэн болсон гончиг сумлаа домбын намаг чадвын үнцэн яг. Түүнийг одоо бүтээх. Жесү Дүви дэн болсон. Ламжин дэн түүнийг одоо бүтээх одоо тэр бодгаалыг хэлж байгаа тийм тэр дэн Демба дэнжин гансаг тэр одоо түүний бүтээлийн одоо тэр дэнжин гансаг гончиг сумлаа домбын дамаг гансаг юу ах вэ те тэр Дүвийн дэн болсон гончиг сум чухаг дээд гурвын тухай одоо зарлигсан одоо энэ өвцгийг одоо номлосны учир шалтгаан байна гэж. Тэгээд Дүвийн овуулаа мигвийн дамаг болсон Дембаны айл. Дараа нь Дүвийн мигва болсон Дембаши айлдаад одоо бол Дүвийн дэн болсон гончиг сум. Тэгэхээр ингээд анхааралтай ингээд харах юм бол үнэхээр одоо энэ ирэмб дис дараа нь бол үнэхээр сэтгэл булаамаар тийм ээ. Дүвийн овоо тэгээд Дүвийн мигва одоо Дүвийн дэн гончиг. За Дүвийн дэн гончиг сумлаа домбын дамаг чадвын жүмцэн ёдэ яагаад одоо дараагаар нь ингээд Дембашигийн араас гончиг сумыг альцсан. Тэр шалтгаан нь юм бэхээр тэгчин Дүви дэн дэла гончиг сумдуу ёдо шэшэвин чидүү юм аа. Тэгчин Дүвийн дэн буюу тэгчин лам тэгчинжин лам бүтээх тэгчинжин ламжин дэн одоо тэр шүтэн тийм үү те түүнийг одоо хийж хэрэгжүүлэх зүйлийн маань одоо үнд суурь нь бол гончиг сүм гэдэг те чухаг дээд 3 гэд 3 байгаамаа гэдгийг мэдүүлэхийн тухайд юм. Чухаг дээдэд бол 3 байгаа гэдгийг. Гончиг сүм дүү ёдоо гэж. Гончиг сүм ёдоо биш. Гончиг сүм дүү ёдоо гэж мэдүүлэхийн шэвэнчэд гэж. Дэян доёо вандж байна гэж. За энэ тухай бол мэдээж бол Бурхны сургаалд бол эцсийн эц тулах ёстой. За тэгэхээр гончиг сүм гэдэг бол дураараа айлдаг Бурхан багшийн сургаал удраас бол одоо уг гаргалтай юм аа гэдгийг нь бол одоо энд үзүүлэх тийм ээ. За доёо вандж. За тэгэхээр энэ дооны одоо хувьд бол гэж байгаа энэ доон бол ямар доо хэлж байгаа юм бэ гэхээр энэ нийти шүү. Нийти. Тэ? Ширчин доо. Нийти. Юм жайбрын дүйсэмжин юм бэрэнва тийм ээ дунд одоо юм болсон гэрвжин паралдуучин бэн доо нийтигийн одоо үг гаргах шүү. За сүгла намчин жорвор мижид жидур мижид сүгнид яндагур жесу метон шэсүгжис санжа гончугла домбадан гэж. За сүгла намчин жорвор мижид за яг хөө за сүгла намчин жорвор мижид жидур мижид сүгнид яндагур жесу метон за химээх тэргүүтэйгээд ингээ хойшоо үргэлжлээд явах юм тийм. За энүүгээр бол санжаа гончиг Бурхан бол чухаг дээд юм а гэдгийг үзүүлсэн зарлиг нь бол энүүгээр бол харагдана. Тэгэхээр Бурхан багш бол санжаа гончиг юм а гэдгийг бол зарлигсан зарлигийн уг гаруул нь бол энд. Сүг нговуу ёд жээж авар мэжүр мэд жээж авар мэжүр жээсов жис чой гончиглоод ам ба ингэ. Ингээд санжаа гончиг. За энэ бол энэ хэсэг нь бол чой гончиг. За живүү юу гэж байна? Живүү дүн домбын доонам. Живүү дүн домбын доонамжис гиндүн гончиглоод ам ба эндэ дамбуугаар энд дамбуус мэгжа мэгжид дэндүнду догва тартугийн санжаа гончиг шээ дам. За живүү дүн домбын доонамжис гиндүн гончиг дамба ингэ.
За 7 одоо ийм төрөлхийднийг үзүүлсэн судар нугуудаар бол гиндэн гончийг үз. Энэ бол одоо зарилгыг гэж. За эндээ дамбуу гэдэг нь бол энэ сугла намчин жоруур мижид жадвар мижид сугнид яндагур жесү мятон гэж тэ сугнид яндаг суг сугмид даамид димид ромид гэдэгтэй. А домбоны сүгсөө гэж гарсан тийм ээ. За тэрний утга шүү дээ. Сугнид яндагур жесү мятон яндагур жесү мятон тэ умаар анжид байсан суг дон дамбар мадууа гэдэг. Тэгээ гагжаалаа дондомжийн чадвар 60,000 оноо тайлбарлах умаар анжид юм. За дамбуу за энэ одоо нэгдүгээр энэ санжаа гончиг буюу бурхан одоо чухаг дээд юмаа гэдгийг үзүүлсэн энэ сургаал бол айж харуулж байгаа юм. Тэгэхээр мигжа мигжид эндунду догва. Зоригтхон хоёр бол хоёулаа тэмбэр дүүийн донва үннээсээ бүтээгүй маа гэж. Хоосон чанартай юмаа гэдгийг догва тартүгвийн эндунду догва тартүгвийн санжаа гончиг хэмээн болвол одоо үзүүлж байгаа маа. Мигжид эндунду догва тартүгвийн санжаа юм аа. За хоёрдугаарх тэр чой гончиглоод би дамгаар бол юу гэдэг вэ? Шинийн намба сүмжис ши нимбу намба тийм ээ. Шилам намсамжийг үзүүлэхийн тухайтад түүнийг төлөөлүүлж шинэн намсмаар үзүүлж байгаа шүү дээ тийм ээ. Шинийн нам. За энэ өмнө гарсан тийм ээ. Шинэн намба сүмээр бол дөвийн чой тамжид дон дамбар мэддөө шээ дамбар. Чой тамжид дон дамбар мэддөө. За энэ бол одоо юу? Чой гончиг бол ийм байлаа. Сумба гиндүн гончигла лам дувийн догсуу диншин гавгийн чидүүд хам. За энэ үнэхээр гоё. Гиндүн гончиглаа. Гиндүн гончгийг айлцсан тэр сургаалт бол лам дувийн догсуу тийм ээ. Зам мөрийг бүтээхийн нөхөр бол яг диншин гавгийн чидүүд. Хуураг гиндүн гэдэг байгаа чинь омыг бүтээхийн нөхөр гэдэг. Тэр нөхөрлөл нь ямар хаана яг жинхэнэ нөхөрлөл нь байх юм те диншин гавгийн чидүүд. Дэмбэр шин ба бид нар үнэн гэж одоо баримталж тэр баримтлалынхаа дагуу үнэн гэж бол шунж байгаа тийм ээ. Шунал ой сайхан гээд одоо бүр тэгээд байгаа юм зү одоо тэрлүү тэмүүлээд тийм ээ. Авах юмсан, идэх юмсан, сонсох юмсан, үнэртэх юмсан тэрийг одоо мэдрэх юмсан гэж одоо тэр мэтчихдээ. Дэмбэр шин ба энэ гиндүн гончиг бол зам мөр энэ номыг бүтээхийн нөхөр юм. Тэр нөхөрлөлийн одоо үндсэн утга учир нь бол бидний сэтгэл үндсэн дугаа тэр үнэн гэж баримтлаад шунаад байгаа тэр шунлыг хориглож хааж цааж байхгүй болгохын тухайтад гиндүн гончиглаад байгаа юм. Намаг бол дэншин гагвын чид. Тэгэхээр дэмбэр шимба гагвын чидүү бол нөхөрлөж байгаа. Энэ одоо бүр бол жинхэнэ гиндүн гончиг юм байна шүү дээ. Гончиг. Түүнийг тухайтад үзүүлж байгаа ном нь бол чой гончиг. Тэрнийг бол үнэн одоо эц чанд нь хүргэж танин мэдсэн нь бол санжаа гончиг. Тэр одоо асуудлын үндэс нь энэ юм байна шүү дээ. Дэмбэр шимба. Дэмбэр зимбийн зимба бидэнд байгаа. Зимба наншин бид нар зимбадар шимба. Тэр баримтлалынхаа дагуу бид нар тэгэл одоо ингэ хөтлөгдөөд шунаад ариун бусыг ариун мөнх бусыг мөнх юм шиг санаж ингэж одоо хагаад сонлын сэтэл төрөөд тэ төлмийн ижигийн намдуг төрөөд тэгээд тэрнийхээ дагуу бол ингээд яах вэ? Бусын элдв өнгийн үүл тэгээд тэр үүлийнхэн сэтэл нь бол анханасаа бүр үндэс язгуураасаа хамаг юм андуурч эндүүрсэн тийм ээ байхгүй зүйлийг байгаа гэж бодоод ингээ андуурчихсан үннээсээ бүтээгүй үнэн бүтсэн байна гэж эндүүрчихсэн ийм эндүүрлээс болоод цүмийн ижигийн намдуусаа болоод ингээд ууралдаг шундаг бүх юм их тийм нисван төрн тэгээ уурлахлаарэ тохиод авна амийн таслана итчлэнгээр бол ингээд очиг шидан бол ингээд төлөвлөд ингээ үүл ураана ингээд орчинд бол эцэс төгсгөлгүй тийм учраас бол энэ бүгдийг
миний эсрэг тэр хоосон чанартай юм аа гэдгийг хамгийн одоо тул чамд нь хүрсэн таньж мэдж байгаа илээр болгоож байгаа юм. Тийм учраас Санжаа гончиг энийг үзүүлсэн номыг болвол Чой гончиг энийг бүтээхийн одоо нөхөр эншин гаг үн чийдв. Хөрлж байгаа энэ зам мөрийг бүтээхэд нөхөр болж байгаа нөхрийг бол эндэн гонч. Аа айн юм. За энэ данжээс үдэл баны гэж. За энэ тухай данжид бол тийм ээ шаштрт юу гэж сударт бол ийм байдаг юм байж. Данжид бол юу гэж юм гэхээр заваанд бол буюу ондогжингийн заваа. Данжи ондогжингийн заваанд бол данжаа лаасуг гончиг сүм гэдэг. Дэлбэнд бол юу дэлб донсол буюу ловон сингээ самбуугийн зохиосон дэлб донсолд бол санжаала санжаадан жанчуудаг санижиг нидванижи Жесүс хүн гэж хэмээх тэргүүт нар бол ингээд гончиг сүмийг бол дэлб донсол гэж авдар таажад болон юу дээ одоо энэ гончиг авсан юу одоо гурван итгэл. За энэ үед бол таажад болон юу дээ 5 хэсгээс үзүүлэн Сүнрөвлэ жавсум намбар шагвын говоо. Жавсумжин овон ойсон. За сүнрөвлэ жавсум намбар шагвын говоо буюу одоо бурхны зарлаг сургаалд бол гурван авралын одоо энэ хэсгийг үзүүлж байгаа хэсэг байгаагийн бол хэрэг нь юу юм бэ? Жавсум гэдэг байгаа шүү дээ. Санжаалаж авсуучуу, чойлаж авсуучуу, гиндэлж авсуучуу. За энэ одоо жавсумын одоо ямар хэрэгтэй юм бэ? За жавсумжин овон ойсон. Мөн чанар. Бурхан, ном, гиндүн гэдгийг мөн чанарыг хүнзүвдэн дондомбын жав. Янгуул холоод үнэмлэхгүй авралын ялгаа. Гончиг дадун. Чухаг дээд гэсэн энэ нэр томьёоны нэр томьёо. Ядар жавсуу сунгийн цүл нам явж. За ямар мэт аврал одуулах вэ гэсэн энэ одоо 5 хэсгээр бол одоо энэ гурван авралын одоо нам шигийг ийм 5 хэсэг. Өглөө болгон бүгдөөс одоо санжаалаж чөчөөлөж хөндлөж хүншил байгаа. Гэхдээ одоо мөн чанар нь яг юу юм? Ягаад ийм гурав байгаа? Үнэн янгуй холоод өнөмлөхөө аврал хаана юу? Ягаад гончиг гэж дээрэлсэн? За тэгээ бид нарт одоо ядарч авсан сум үзвэл те ямар мэд авралыг одоо энэ бол хамгийн чухал юм. За эннээс бол үндэслээд одоо бид нарны шашинт мөн үү биш үү гэдгийг шалгуурч гисэн эндээс авсум гончиг сумла нэн тавгана жавсуу сонго мөн үү биш үү гэдгээр нь намба санжаава мөн үү биш үү гэдгийг бол хэмжүүр эндээс тэгээд янсаа сүмд ч гэсэн бол асуудал ийм одоо энийг мэдхгүй гівш тэр бол бас л одоо дамжаан дээр бас байсан тохиолдол байгаа шүү дээ. Мундаг гівш одоо парчин том сэдв ингээл жобо хийгээд мундаг байсан боловч тэгэл 10 хар нүгэл энэ завсумын нам шиг ярихад хариулж чадаагүй гівш бас гарсан тохиолдол бол байгаа шүү дээ. Гончиг сум одоо тэр юуг дянсаа сумыг муулж байгаа юм биш үү? Тэгэхээр бол хамгийн чухал юм бас орхиод явчих бас тийм тохиолдол бас байдаг л байх нь байна шүү. Тэгэхээр энэ хамгийн чухал одоо Дүмтарын чин Пирнгуан дээр бол бас л намба санжаава мөн биш гэдэг чинь бас эндээс тавьж байгаа шүү. За цааш нь. Оноо. За тэгвэл гэж юм тийм ээ. Жавсумдуу жугын жүнцэн гаян шин гэж. Жавсумдуу жугын. Аврал 3 гэж одоо тавьж байгаагийн учир шалтгаан чи юу юм бэ? Дээд жүнцэн яа те. Тэгчинжи иргэжин ламла шугва намжин ранжудла жижан санжэ бревин жав юм аа. Энэ нэгийн тоо тавьж ямар учиртай вэ? Би 50. За яг үгээр тэгчин иргэжин ламла шугва намжсэн. За тэгчинжи иргэжин тийм ээ. Тэгчин ламаар орчихсон. Чи рингэ гэвэл одоо яг одоо бол тэгчин рингэгийн гансаг зам мөрөөр орсон байх бол аль байхгүй. Их хөлгийн замаар орсон байх байхгүй л дээ. Тэгчин рингэ бол. Тэгчин рингэ гэдэг бол хизээ нэгэн цагт одоо зам мөрөөр орохдоо
анхлаад заавалчгүй эхлээд шууд их хүлэгний замаар заавал орох ёстой. Энэ хүнийг бол тэгчээр инээ гэж хэлж байгаа шүү. Нэг Ева гэдэг. Их хүлэгний язгуур бол баттай одоо их хүлэгний язгууртай юм а гэдэг нь бол тэр хүн нь бол юу гэсэн утгагүй вэ гэхээр хизээ нэгэн цаг зам мөрөөр орохдоо бол их хүлэгний замаар баг хүлэгний замаар орох. Шууд их хүлэгний замаар орох хэрэгтэй гадгийг тэгчээр одоо энэ тэгчин регжин гэж юм те. Их хүлэгний язгууртан гэдэг нь бол их хүлэгний зам мөрд орчихсон. Тэгчин регжин. А тэгвэл тэгчин регжин дотроо хоёр янз. Эхлээд шууд их хүлэгний замаар орсон уу? Эсвэл урд нь баг хүлэгний замаар яваад тэрний дараагаар их хүлэгний замаар орсон гэдэг нь бол өөр тийм ээ. Ийм хоёр одоо зам байгаа шүү дээ. Их хүлэгний замаар орж шууд орж ирэх, ингээд доороос дамжиж орж ирэх. Ийм хоёр бол зам мөрөөр бол орж. За тэгэхээр бол тэгчинжи регжин гэдэг бол зам мөр. Ламла шүгва гэж бол зам мөрд оршсон. Тэгчинжи регжин ламла шүгва нугууд бол ранжуудла жижаан гэж юм те. Жижаа гэдэг бол брайвын цанид шүү дээ. Брайвын цанид. Брайв гэсэн үг. Брайв гэсэн үг. Жижид бол жүйн цанид, жижаа брайвын цанид тийм ээ. За тэгэхээр их хөлгөний зам мөрд орчихсон ийм одоо бодгаал одоо хүний хувьд бол яах нь ирээдүйд одоо олох үр дагавар нь болсон тэр зам мөрөөр яваад ирээдүйд олох үр дагавар нь болсон тэр санжаа бол брайвын жав юм аа. Брайвын жав. Тэгэхээр санжаа гэдэг байгаа чинь бурхан гэдэг байгаа чинь бидний жинхэнэ одоо аврал болсон бурхан болвол бидний ирээдүйд олох бид нар ирээдүйд бурхны хутгийг олохдогоо зэрэг жинхэнэ аврагдж байгаа маань тэр шүү дээ. Дахиж зовхгүй болно. Тэгээ жинхэнэ одоо зовлонгоос гараад одоо ёстой амар сайхандаа жаргах цаг үе маань бол ирээдүйд олох бидний одоо тэр бурхны хутгийг тэр бурхныхаа хутгийг олох юм бол тэр маань жинхэнэ. Одоо тийм брайвын жав тийм ээ. Гэж. За ранжууд тэгчинжи рэгжин ламла шуга намжи ранжуудла жижаан энэ брайвын санжаа бол брайвын жав юм. Санжаа гэдэг энд нэг юм таслалтай юм шиг хараарай. Тэр жижаан санжаа бол брайвын жав. Ранла лам домби санжаа жуйн жав. За биднэрт тэр явах ёстой их хөлгөний зам мөрийг үзүүлж зааж байгаа багшилсан бурхан болов бидний жуйн жав. Жуйн жав буюу тэр уг шалтгаан болсон аврал нь. Мэдээж тийм ээ биднэрт одоо бурхан одоо номонж үзүүлээгүй бол бид нар тэр зам мөрөөр орж чадахгүй бид нар мэдэхгүй. Тийм ээ. За тэгэхээр бол энэ лам домба санжаа бол жуйн жав юм аа. За тэгээ энэ дээр бол одоо энэ хэсэг дээр олон зүйл байгаа шүү дээ. За шинэн тэнцвэр багшиг шүтэх ёс. Багшиг шүтэх ёсыг бол одоо ламринд маш их чухалчилж үзсэн байгаа шүү дээ. Ламжийн заваа гэж хэлсэн. Ламжийн заваа шинэн. Заваа гэдэг үг юунд одоо бодмөрийн зэрэг бол одоо 4 5 хуруу зузаан маш том ном ба. Тэр нь дээр бол заваа гэдэг үг бол одоо маш цөөхөн байгаа шүү дээ. Та нар анзаараарай. Цөөхөн байгаа. Тэрний нэг заваа бол ламжийн заваа шинэ. Тэгэхээр бол ламжийн заваа болсон энэ одоо зам мөрийг үзүүлж байгаа жуйн жав болсон багш. Тэр утгаараа бол одоо багшийг бол бурхантай адил. За мөн бурхан багш гэсэн тэр санжид молом дээр бас айл байгаа тийм ээ. Нөгөө долоон маангалоо гэдэг тийм ээ. Ирээдүйн шамнэр гомдорой багшаар чинь дамжуулж уулзнаа гэж багш. За ранла лам домбын санжаа бол жуйн жав. За брайвын жав жуйн жав. Бидний ирээдүйд олох нь бол бурхны хутаг бол брайвын жав. А бидний зам мөрийг үзүүлсэн бол тэр бурхан бол жуйн жав. Тэгва шайнижийн жуйн жавдан ламду машугжан санжаала чодвадан гүрдий согжин чогдож аваа жэдүр мова намжи ванду жайна санжаа гончиг жавсуушааг. За санжаа гончиг жав болж байгаагийн шалтгаан бол энэ юм аа. За тэгэхээр брайвын жав санжаа бол бидний ирээдүйд олох санжаа биш брайвын жав юм байна. Зам мөрийг үзүүлсэн бурхан бол жуйн жав юм байна. За бусад хоёр одоо хөлгөн байгаа тийм ээ. Нянтой тэгва аранжил тэгва. Нянтой аранжилын одоо бас жуйн жав болоод мөн ламду машууж зам мөрөөр ороогүй байлаа ч гэсэн одоо над чиг ч юм уу тийм баг хөлгөний замаарч ороогүй их хөлгөний замаарч ороогүй байлаа ч гэсэн хэдий одоо зам мөрөөр ороогүй ч гэсэн санжаала чодваадан гэж нэг дахих хий.
Мөн одоо өргөж хөндлөх тэргүүтэн аа юу гэдэг чогдуу жава жадвар мова гэж тийм ээ. Дээд одоо дээд хэмээн одоо хөндлөх, дээдэд барих, дээд гэж бодох, баримтлах мөн одоо тэгж бишрэх энэ мова сүжиг нугуудын эрхээр болвол бурхныг чухаг дээд аврал дор болвол одоо тавьж байгаа юм. Энэ аа тэгэхээр ягаад одоо санжаач хожин гончиг юм бол Э. Санжаач хожин гончиг индэ гэвэл одоо энэ дээр хийх хэлсэн шүү дээ. Санжаач хожин гончиг индэ Ичин жирэгжэн ламда шугаар амжуулаа жижан санжаа правин жав. Ранла лам домби санжаа жуин жав. Мөн тэгва шэний жин жуин жав. Ламду машинчин санжаала чодваад хүрдий сууж чодваа чодвар мава намжи юм бэ чир. Тийм ээ. Мава намжи юм бэ чир санжаа бол гончиг юм ингэж. За мөн ранжилжин ирэгжин ламду шугва сэрдва тамаавын цэ шанжис чой домбола мэдээ бар нянда ранжудла дондо нэрван намжи тавь жав гэж. Мөн ялгаагүй тийм ээ. Одоо ингээд жишээд мэдгэцээс түрүүнд байна. Мөн одоо ранжилжин ирэгжин тийм ээ. Аранжилын одоо зам мөрөөр орчихсон сэрдва тамаавын цэ гэж. За орчлонгийн одоо тэр төгсгөлийн одоо цаг үед бол гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр одоо даажинба болох гэж байгаа. Даажинба болох одоо ингээд цаг үедээ ингээд тулаад ирчихсэн байгаа. Энэ одоо бодгаалыг хэлж байгаа. Ахид одоо даажинба болоод ахиж одоо хизээч орчлонд эргэж төрхөөргүй болж байгаа. Энэ одоо үедээ байгаа болвол тэр үеийг болвол сэрдва тамаавын цэ гэж. Сэрдва там. Орчлонгийн эцэс гэдэг. Түүнээс биш одоо хорвоо ертөнцийн сүнхгөөд галуу юулгаж байгааг хэлж байгаа юм биш шүү. Тухайн одоо бодгаалын үед бол одоо жишээ нь би энэ төрөл дээрээ ингээд төрлөөс цааш ахид хорвоод хизээч төрөхгүй болох гэж байгаа бол энэ төрөл маань миний сэрдва тамаавын цай бол. Тэнгийн одоо төгсгөлийн үе шат болох юм байна. Тэрийг хэл. Тэгэхээр ингээд аранжлын зам мөрөөр ороо. Тэгээд сэрдва тамаавын цай гэдэг нь одоо хамгийн төгсгөлийн тэр үед бол орчин гэдэг тийм ээ. Одоо тэгээд ажиг няваад бол одоо бурхан тий одоо даажинба болох ба аранжил даажинба болох байгаа. Тэр бодгаал бол тэгээд маань яг шэнжис чой домбола медавар гэж. Одоо багшаар одоо ном заалгах тийм ээ. Ловн шинжи дамагла мадамбар гэж. Тэгээд ловн шинжи дамагла мадамбар буюу бусдын одоо ном үзүүлэхэд үл харгалзан нянда аранжудла дондоо нэрваа. Тэгэхээр бол нянда буюу муу гаслангаас нөхчих. Зовлонгоос гэтлэх тэр нирваныг бол өөрийн үндсэндээ бол төрүүлж чадах тийм одоо бодвол байгаа шүү дээ. 10 жил бол онцлогтой шүү дээ. Тэгээд дондоо нирван намжийн брайвин жавуу гэж. Брайвин жав буюу тэр үр дагавар болсон одоо тэр аврал. Тэр бол энгийнээр хэлбэл түрүүнийх шиг 10 жил ламаар орлоо. 10 жил одоо зам мөрийг бясалгаад тэгээ үр дагаварт нь өөрийнх нь олох, өөрийнх нь одоо сэтгэл үнцэн төрөх тэр одоо 10 жилийн даажинбын гомхон гэж байна шүү дээ. Дайснаа дарсан үрийг ол. Тэр хутг нь бол бравин жавна. Жинхэнэ өөрийнх нь одоо тэр бравин жав нь бол өөрийнх нь ирээдүйд олох. Одоо гажиг нэва 2 дугаар агшинд олох гэж байгаа тэр даажинбын гомхон нь бол бравин жав. Ламду машиг жаан дамбин чойло чогду жавар мава намжис банду чой гончиг бол жавсуу намбар шаваа гэж. За хэдийгээр зам мөрд ороогүй ч гэсэн дамбин чой буюу дээдийн номонд бол чогду жавар мава. Ингээд одоо дээд гэж бол одоо сүжиглэхийн эрхээр бол чой гончиг бол жавсуу намбар шаваа гэж. Чой гончиг бол энэ утгаараа урал юу гончиг чой гончгийг бол жавсуу аврал. Нянтожи ирэгжин ламду шугва сэрдва тамаавын цэ чэнжис чой домболо дөна нянда дондоо нэрван намжин бравин. Тэгэхээр энд бол үнэхэрийн одоо банчин соном дагуулам үнэхээр донгог равчин ба маха бандита гэдэг айлдураас нь энэхэн 2 хүн 3 хүн мөрөнд бол энэ маш нарийн ялгалыг үнэхээр тэр онцлогийг бол гаргаж тавьж өгсөн байна тийм ээ.
Цоо гончийг үзүүлэхдээ бол харанжлаар хөлөөлүүлж хэлж байгаа. Харанжил. Харанжилж ирж ин намаа шугва тийм ээ. Чой дон болоо медовар гэж байгаа шүү дээ. Бусдын ном үзүүлэхэд харгалзахгүйгээр ранжуула дондоо нэр ба. Тэгэхээр энэ бол ганцхан чой дон болоо медовар чинь зөвхөн харанжлын онцлог шүү дээ. Харанжлын онцлог. Тэгэхээр чой гончгийг үзүүлэхэд нянтойгоорч үзүүлж болох байсан, их хөлгөний одоо гихчингийн одоо чой гончоорч үзүүлж болох байсан боловч харанжлаар төлөөлж байгаа нь бол харанжил зөвхөн энэ онцлог байгаа. Тэр тэгээд чой гончгийг бол одоо бусдын одоо ном хагалзахгүйгээр гэхдээ дондоо нэрва намжийн драйвинг жав болж байгаа зүйл нь бол чой гонч. Ламду машуужаан дамбын чөлөө чогдож аваар мава нам чой гонч. Одоо бол нянтойжи рэгжин намду шуга сэрдва тамаа юм тий. Одоо бол нянтойгийн зам мөрөөр орчихсон. Нянтой орчихсон тийм ээ. Тэгээд мөн адилхан сэрдва тамаавын цай мөн одоо нянтой даажинба олох гэж байгаа одоо тэр олохын өмнө байгаа. Одоо тулчсан байгаа. Энэ бодгаал бол бусдыг ном үзүүлэхэд харгалзаж байж яах нь харгалзаад тэр нирваныг бол олдог. Нирваныг бол. За тэр олж байгаа тэр дондоо нирван намжийн бревин жав. Тэр олох нь одоо тэр үр дагаврын одоо тэр бревин жав. Ламду машуугжан гиндүн гончглоо чогдож авааж дур мава намжийн вандууж байна. Гиндүн гончиг бол жав бол тавьж байгаа маа гэж. За хэдий зам мөрд оршоогүй ч гэсэн гиндүн гончглоо чогдож аваа. Тийм ээ. Хувраг одоо чухаг дээдийг бол одоо дээд гэж барьж байгаа. Тэгж дээдэд одоо сүжиглж аян ирэхээр бол энэ талаас нь бол гиндүн гончгийг бол аврал гэж. Тэгэхээр гиндүн гончиг бол тэр нянтожи рэгжил ламдуу шуга сэрдо цам шинжи чойдон болоо дөөнэ. Шэн хийн бидний багш садан бурхан тэгээд гиндүн бусдыг чойдон болоо дөөнэ. Ном үзүүлэхэд харгалзаж тэгээ няндаа дондоо нярва. Учраас брайвин жав бол гиндүн гонч. Их гоё тийм уран гаргаж үзсэн. За надад бол тийм санагдаа. Би өөрөө буруу ойлгоод байгаа. Тэгэхээр одоо бусад их чаг бол одоо мэдэхгүй шүү дээ. Тэггүй шүү дээ. Тэрэ их чаг бол үнэхээр одоо гайхав. Тэрэ их чаг үзмээр санагдаад л байдаг. Тэгээд одоо чадаагүй байгаа. Тэгээ энэ одоо бажи их чаны чинь энэ тэр их хузаа гэж. Яагаад гэвэл одоо юуны гомон ихч байгаа шүү дээ. Гомонгийн одоо гүнчин ихч тийм гүнчин лам. Үнэхээр одоо гайхав. Цаг хугацааны хувьд бол Цэра ихчээ хамгийн түрүүнд зохиогдсон. Дараа нь Банчин ихчээ хамгийн сүүлд гүнчин ихчээ хамгийн залуу ихчээ. Гүнчин ихчээ зохиогдсон. Тэгэхээр бол гүнчин лам бол өмнөх одоо тэр ихчээнүүд бүгдийг мэдээж үзэж судлаад ингээд л одоо өөрийнхөө ихчээ гаргасан байгаа зохиосон тийм ээ. Ихчээ зохионо гэдэг бол үнэхээр одоо гайхав тийм ээ. Тэр гайхамшиг. Тэр гүнчин ихчээ бол үнэхээр арслан шиг. Тэгээ бол одоо би бол бүгдийг уншиж үзээгүй шүү дээ. Тэгээд монголчууд гүнчин ихчээг үздэг. Тэгээд номон ч одоо илбэг олдттой байдаг. Тэгээд гүнчин ихчээний барчин үзүүд бол маш их лүнгийн дөвжид байдаг. Тэгээд лүнгээр маш их одоо энэ хэлж байгаа санаануудаа баталж ойлгох. Тэр лүнгийнх нь утгыг ойлгох юм бол одоо гүнчин ихчээн жоохон гарч байгаа хэлбэр юм шүү дээ, тийм ээ. Тийм. Банчин ихчээний онцлог бол энэ дандаа учир шалтгаан эрэгва тийм ээ. Ер нь лүн бол маш цөөхөн бааз. Маш цөөхөн тав. Тэр энэ нэтер нь бол үнэхээр хүн хүний онцлог шүү дээ тийм ээ. Миний хувьд бол одоо дан эрэгва одоо энэ учир шалтгааны логикоор ингээд ойлгуулж тайлбарлаж байгаа. Тэр за тэгэхээр банчин ихчээг ойлгохын тулд бол энэ хажиг аранлагийнх нь энэ харьцааг нь ойлгох нь бол банчин ихчээг ойлгохын гол үндэс зүйн. Өөр юусаа юм байхгүй тийм. Ганц бүрийн олон лүм мөн бахгүй ганц нэгэн дооны юм уу тэгээд одоо энтгийн одоо бандитаа нарын аггүй одоо данжинуудаас ганц нэг даад байгаа шүү дээ. Бусдын нь бол дандаа санаагаа бол тэргүүгээр үздэг. Тэгэхээр хажиг аранлагийн миний нөгөө яриад
гэж тэгээ хажиг яг юу гэж хэлэх гээд байгаа танаа аранлаг тэрийг яаж гаргалж таад бодол нь юу гэж бодоод ингэж хэлсэн бэ гэдэг энэ зүйлүүд хэлсэн бол банчи хичээний гол зүйл тэр шүү дээ тийм ээ. За тэгэхээр бол энэ хэсгээр бол тэр чой гончгийг бол 10 жилийн рэгжин эдгээр төлөөлүүлж үзүүлээд бол чой гончгийг харуулж байна. За тэгээд нянтожи рэгжин ламдаш угсэр до тамансе шенжи чой домболодоо нянда донд нэрвана Равин жавдан ламду машуучин гинтун гончугло чогдууж авааж аваа намжаванту жана гинтун гончуг жавсуу намбар тав гэж. Ягд дуу ян жудламаас энэ бол майдринг тийм ээ. Майдринг гэгээний бурхны одоо арчин ёсонд бол бурхан гэж үздэг байгаа шүү дээ. Жанчуусан баасан чумбо жамбааны доонд гасан дагуу бодисодоо 10 дугаар газрын бодисодоо жудламаад бол юу гэж тэгэхээр домба демба лавдун жис домба домба демба лавдун ийм гурван зүйл үзүүлж байгаа юм шүү. За эхлээд лүнгээ бүтнээр нэг хавчээ. Домба демба лавдунжи тэгва сумдан жид сумла. Аваа намжи ванжана жавсум намбар шагваин жишээ сүм бичээрэй гэж. За тэгэхээр бол саяны одоо манай их чааны ламын одоо дээрх зүйлсүүд бол бүгд энэ уг гарвал байна тийм ээ. Домба гэдэг нь хэнийг хэлж байгаа гэхээр санжааг хэлж байгаа. Санжаа. Одоо үзүүлэгч, зам мөрийг үзүүлэгч одоо домба багш гэдгээр бол санжааг үз. Демба гэдэг нь бол одоо чойгоо шин гэсэн. Демба гэдэг нь шин гэж байна. Домбин демба гэдэг юм уу? Нэг шин гэвэл чойгийн бол домба демба. Лавдун гэдэг нь бол гиндүнг. Домба демба лавдун гэдэг нь санжаа чой гиндүн гэхээр тэгвас сумдан жидсум лаас гэж. Тэгвас сумдан жидсум лаа. Тэгвас сум. Өнтөжин тэгва 10 жил тэгва чин тэгвас сум. Жидсум лаа. Мава намжи ванду жавсум намбар шаваа. Жавсум тавьж байгаа. Жэсүм бичээ. За нева жавсумжийн овоо шатвалаа гэж. Жавсумжийн овоо. За нэгдүгээрх одоо хэсэг нь бол энэ үрээд өнгөрүүлээ жавсум намбар шаваа овоо. За одоо тэгээд эхний эрхэм зарлиг бол доо болоод данжөөд жавсум тавьсан одоо тий 3 авралын 3 орон байгаа гэж. Учир шалтгаан говьа тийм ээ хэрэг нь ямар хэрэгээр одоо 3 одоо авралын орон тэр бол миний дээр товчхондоо бол жүд ламын байна шүү дээ. Домбоо демба лам тэгвас ундан жицүндо маваа намж явсан намбар шаваа. За цааш нь 2 дугаарх савжид жав сүмжийн овоо ойсон. Тэ жав сүмжийн овоо шатвала нянтой дэвийн лүгдэн тэгчингийн лүг гэсэн хоёр хэсгээс байна. За авралын одоо орны 3 одоо авралын мөн чанар нь бол баг хөлөгний ёс буюу нянтой дэвийн ёс гэдэг нь бол нянтой намжи ванду биш шүү. Нянтой цоглом жорломбын хувьд биш. Нянтой дэва гэхээр живрэг мараава дөдөва хоёрыг хэлж байгаа шүү. Нянтой дэва гэдэг нь живрэг мараава дөдөви ёсонд бол жавсум гэдэг нь юу юм бэ гэж. За аргагүй одоо шилэн барайсумжийн нам шиг нь өөр байгаа шүү дээ, тий. Ши нам шиг. Одоо дүнтэй мараава тогтсон тааллынх нь цуур нь өөр учраас тийм ээ үндэс нь өөр учраас тэр одоо тэр бравийн жав түнд хүргэх тэр лам гэдэг маань чойгийн хэл. За энэ бүгд нь бол мэдээж ялгаа. За тэгээд их хөлгөний ёс гэдэг нь бол одоо умаавын ёс. Жавсум ямар баг те. За дамбуу ёдэ гэдэг нь нянтой дэви лүгла жавсумжийн овоог юу гэж тавьж. Санжэсү жидвийн чö санжэ пагвин жүжи сад мижэ шивийн ишээдэ санжэ гончуг. Бис тавьсан байна да. За санжэсү жидвийн чö санжэ пагвин жүжи сад мижэ живийн ишээдэ санжэ гончугдан гиндүндүү жидвийн чö ловаатан мелопи жүнжийн сагмижи ишээ гиндүн гончуг. Сагмижи ешээ биш үү? Сагмижи ешээ гиндүн гончуг гэж тавьсан байх шүү, тийм ээ. За нянтой дэвийн лүг сайн анзаараарай. Дандаа бүгд энэ за санжэсү жидвийн чö болоод
Санжаа Павгийн жүжийн Сад Мижээ шивийн Ешэ гэж энэ бэлэг бэлгүн Сад Мижээ шивийн Ишээ бол Санжаа Гончиг юм аа гэж. А гиндүн гончиг дээр болохоор гиндүн жүжигдвийн чö болсон Довоодон Меловын жүжийн гэдэг нь одоо суралцах зам мөр болоод үл суралцахын зам мөр тийм ээ. Довоодон Мелов ламын жүжийн Цагмижи Ешэг гиндүн гончиг тийм ээ шүү. Энэ бэлгүүнийг гиндүн гончиг. Гиндүн гончиг дээр бодгаалыг тавиагүй байх шүү. Үүний тэр бэлгүүнийг хэлж байна. Сад Мижээ шивийн Ишэг номын жүжиг Сагмижи Ишээ бол гиндүн гончиг. Ядагийн сосор дангуг Нянда Цаниба нам чö гончиг юм аа. Нянда Цаниба. Нянда буюу тарва шүү дээ тий. Нянда тарва. Чава дүжижийн дунгал нийвэр шив нэрши. Энийг бол чö гончиг гэж байна. За тэгээд энэ Сад Мижээ шивийн Ишээ гэж юу юм? Сагмижи Ишээ нь юу тавих юм? Тэр сосор дангуг болсон Нянда гэж юм тийм ээ. За энэ бүгд доор гарах баха. Тэгэхээр тэр үед нь яриад явъя тийм ээ. Зодоос гэж байна. Бид дармаа аншиг сумла жавдоо дээ гэж. Аншиг сумла жавдоо дээ. Санжээ гиндүн жидвийн чö. Хай тэгсэн шүү дээ. Санжээсү жидвийн чö гэсэн шүү дээ. Мөн Санжаа Павгийн жүжиг Самижийн шивийн Ишээ гэсэн. За тэр Санжээсү жидвийн чö, гиндүсү жидвийн чö гэдэг байгаа. Тэр Санжээ гиндүн жидвийн чö Мелов бадан Нягаадан гэж. Ловоодо Мелова Нягаадан Нянган дала жавсуу доо шэс. За тэгэхээр зод бол өөрөө Жавраг Маравын ёсонд байгаа шүү дээ. Жавраг Марав Дөдөөгийн ёсонд Жавраг Марав болж байгаа. Тийм учраас Нянто Дэвийн лүг гэдэг нь Жавраг Марав Дөдөөгийн ёсонд гэдэг нь таарч тийм ээ. Яг энэ зодын дүн тавьчих шүү дээ. Тийм ээ. Өөр арга байхгүй шүү дээ. Тийм ээ. Жавсууд шээсүн. Дела сугүний Санжаа Гончиг Маяндэ гэж. За Сугүн намбаны бол Санжаа Гончиг биш юм аа гэж. За энэ Нянто Дэвийн ёсон ч Жавраг Марава Дөдөөгийн ёсонд Сугүн намбаны бол Санжаа Гончиг Маяндэ дэн аржи жансамжи ригжүн имбис дунгал дэмбэр дөдвич. Сугүн намбаны бол яах нь аржийн өмнөх тийм ээ нөгөө сүгүү товлохын өмнөх тэр одоо бодисатвагийн үргэлжлэл явж байгаа учраас бодисатвагийн язгуурын үргэлжлэл мөн учраас дунгал Тямба юм аа. Тийм учраас Санжаа Гончиггүй гэж. Бодисатва маань бурхны хутгийг олж байгаа шүү дээ. Бодисатва маань бурхны хутгийг олоод ингээд одоо хүний одоо тэр хувилгааны лагшин энэ төр бол яах нь бодисатвагийнх нь үргэлжлэл гэж үзэж байна л да. Тийм учраас дунгал Тямба юм аа гэж. Тийм учраас Санжаа Гончиг биш ээ гэж. Она дэвшин шүгийг бол ансамжийн таг жумыс цамидду мижуурам шана жом гэдэг. За тийм болвол за өөдөөс нь асууж. Дэвшин шүгийг бол одоо тийм ээ бурхны одоо лагшингаас муу сэтгэлээр цус гаргах нь бол цамиджийн лай болж байгаа шүү дээ. Цамиджийн лай тав байгаа шүү дээ. Тэгвэл тэр одоо нөгөө бодисатвагийн үргэлжлэл юм болвол тэр одоо Сүгүн намбанигаас нь муу сэтгэлээр цус гаргах юм бол цамиджийн лай болохгүй мүү гэх юм бол тэр бол өөрөө гим байхгүй гэж. Юм ээ. Дэнла нодва жэвэс Дембала нодвичэрдэ гэж. Дэнла нодва жэвэсээс Дембала бол хорлож байгаа болж байгаа маа гэж. Дэн Демба гэж шүү дээ. Дэн Демба. Дэн тэр бие шүтэнд нь одоо бурхны одоо лагшинд хорлохлоор тэр Демба болсон одоо тэр жинхэнэ одоо цаад тэр бодгаалынх нь тэр мөн чанарт нь бол бас хорлсон болж байгаа маа. Тэрна Миглановис Мишелановаш шэмрэ. Нүдэнд ингээд нүдэнд нь одоо муу юм болвол нүдний мэдрэлд нь хорлож байгаатай адилхан. Тэгмээ нүд рүү шороо орохоор нүд рүү шороо орж байгаа ч юм уу нүдрийн мэдрэл рүү шороо орж байгаа хэрэг биш шүү дээ. Гэхдээ нүд өвддөг нүдний мэдрэлд бол нөлөөлдөг. Тэгэхээр Миглановис Мишелановаш гэж. Тэгээ энэ дээр олон тагсал биш шүү дээ. Бид нар чинь цойр байхгүй, хоорондоо уулзах амь талцаг ах уу. Ам. За энэ дээр ол тагсал ижил байсан сан. Миглановис Мишелановашийн Ямбартаа. Нянто дэвэл ширэш. Нянто дэвэл тийм ээ.
Аа. Тэгээд Данла Нобис Дембала Ноба юм байна. Оо тэгээд Дэшин Шивгүнгүлэн Асамжи Тагжунгаа гэх юм уу. За одоо тэгээд бусганы одоо тагшингаас муу сэтгэлээс суусгаад Дембала Ноба юм байна. Демба Ноба жава яваартал юу. Дембала Ноба же туа. Туартал. Цаад тэр Дембала угаасаа хорлож чадах юм уу? Хорлоно гэж байх юм. За яг хөө тэр лагшингаас нь муу сэтгэлээр цус гаргаж чаддгийм байж чадлаа гэж бодъё. Дембала Ноба жава яваартал. Дембала Ноба Дембала Ноба Пова яваартал. Дембала Ноба Пова. Тэрийг Тэ Данла Нобо учраас тэр шүтээнд нь хорлохлоор одоо цаад тэр жинхэнэ одоо юу хин Дембагийн юу хин шүтэгч гэх юм уу тэрэнд нь хорлож байгаа хорл хорлож байгаа хэрэг юм а гэдэг байгаа шүү дээ. Бүгд тэрэн дээр нь хорлол тусаад байгаа юм. Дембала Дембала Данла Нобо Жава яна Дембала Нобо Жава ин гэсэн шүү дээ. Дембала Нобо Жава юм бартал төө. Дембала Нобо Погва юм бартал. Погва гэдэг нь одоо тусах гэсэн шүү дээ. Хорлол цаад дээр нь хорлол тусаад байгаа юм. Янто дэвэн лүглээ. Ичлэн. За Мигланович Мишелана башино мраас. За нева тэгчин жил луг тэгчин жил луг ёдтэй Думажэсэг Ёндон жадан дамбын жамна тартугдэ Санжаа гончугийн овоодан гэж. За энэ их хөлгөний ёс шүү дээ. Их хөлгөний ёсонд Думажэсэг Ёндон жадан дамба гэж байгаа шүү. За энийг за энэ Думажа тэргүүтээ 8 эрдэм луга төгс одоо ийм эцэс чандын авралын орныг бол Санжаа гончугийн мөн чанар гэж. За өөрөөр бас тавьд. Доны тарчимбын жамнаа Санжаа гончгийн санд гэж. Доны буюу хоёр тусыг өөрийн тус болоод бусдын тусыг чанд нь хүргэсэн авралын орныг бол бас Санжаа гонч. За энэ Думажэсэг Ёндон жадан дамбын жамнаа тартуг бол одоо бидэнд хэрэгтэй. Доны тарчимбын жамнаа гисэн ч болно л доо. Нэг л боо. Гэхдээ одоо бидэнд танин мэдхийн хувьд бол энэ нь чухал. Ёндон жадан дамба. За Ёндон жадан юм бэ. Думажа тэргүүтээ ийм 8 зүйл байна тийм ээ. Ийм 8 зүйл туга төгөлдөр учраас ийм одоо авралын өмнөг бол Санжаа гонч гэж байгаамаа гэж. За овоодон самид ниймит догмит сог Ёндон жадвуу гаарандан дамбын хагжужжи намжин дамба чой гончгийн овоо гэж. За их хэлний ясан. Самид ниймит догмит тэргүүтээ Ёндон 8 одоо эрдэм гаарундан дамба тийм ээ. Ийм одоо эрдэмтэй хөгжүжийн намжин дамба бол чой гонч гэж. Пагвын жүжиг тийм ээ. Пагвын гансгийн одоо сэтгэл үндэсэнд байгаа энэ намжин дамбаг бол чой гонч. Тэгээд чой гонч гэдэг чинь бол ийм зүйлийг хийхээс биш одоо баримтагтай одоо цаасан дээр хэвлэлсэн зүйлийг бол чой гонч гэдэг байгаа юм шүү дээ тийм ээ. Утгтын сэтгэл үндэсэнд байгаа тэр намжин дамбаг бол чой гонч. За рэгдэлжийн Ёндон гаарундан дамбын павгийн гансэг гиндүн гончгийн рэгдэл Ригвадон долвын Ёндон. Риг. За энэ ригийг заримдаа саата бичээд байдгийн, заримдаа саагүй бичээд байдгийн. Ер нь бол рэгдэлжийн Ёндон гаарундан дамба барчин манай хэвлэлүүдээр ихэнхдээ Банчин их чааны хэвлэлээр бол саагүй байдгийн. За өөр номон дээр рэгдэлжийн Ёндон гаарундан дамба гэж бичгтээ бол саата бичсэн байдгийн. Ийм нэг бас нэг гэдэг. Ригвадон долбын Ёндон гаарундан дамбын хагвын гансаг бол гиндон гонч. Хагвын гансаг одоо энэ дээр бол гансаг тавьсан байна шүү дээ. Бодгаалын гиндон гончиг гэж тавина. Их хөлгөний ёс. Нянто дэви ёсонд бол юу гэлээ? Ишээ байсан шүү дээ. Ишээ. Гиндүн дүү жидвин ч ловодон мелович үжи сагмижи ишээ гиндон гончиг. Сагмижи ешээ юу бэлгүнийг гиндон гончиг гэсэн бол гансгийн тавиагүй шүү.
Харин их хөлгөний ёсонд бол тавгийн гансаг гиндэн гончгийн хүн чанар гэж. За ингэж тавьсан байна. За тэгэхээр бол одоо тунгуяа ам нар бол гончиг сүмийнхэн ядаж цандыг нь бол мэддэг байх тийм ээ. Гончиг сүм одоо юу гончиг сүм гэдэг санжаа гончиг юу юм бэ гэхээр одоо энийг думаажэсэг ёндон жадан дамбе жавна тартуг санжаа гончиг. Чоо гончиг гэдэг нь ч юм гэхээр самид нэмэд догмон сүг ёндон жадуу гаарундан дамбе хагжужийн намжин дамбаг бол чоо гончиг. Гиндүн гончиг гэдэг маань рэгдэлжийн ёндон гаарундан дамбийн хагийн гансаг байна шүү. Хагийн гансаг дээр тонломоос дээш тонлом тоолсноос дээш гансгийг хагийн гансаг. Юуныг бол гиндүн гончиг. Ингэж. За дамбуу дүвдээжүүд ламалаа гэж. За дамбуу энэ думаажэсэг ёндон жадан дамбын жамнаа тартуг энэ думаажэсэг ёндон жадан юу юм бэ гэж. Жүүд ламаад юу гэж. Думаажэшин сүнжис дүү гэж. За думаажэ гэдэг нь нэгтгэн. Энэ дээр би юу аваа? Нөгөө нэг юм аваад. Энэ дээр угаарлаад явъя. Энд нэг. За сүнжис дүүа гэдэг нь хоёр дахь нь. Сүнжис дүүийн ёндон бахна шүү дээ. Думаажэсэг ёндон жад гэсэн шүү дээ. Думаажэвийн ёндон. Сүнжис дүүийн ёндон. За тэгээд Шэнжи Жэнжи догмын баа гэд. Энэ ингээд гурав дахь нь. Догмын баа. Чиндан гэж байна. Чинба гэдэг нь бол дөрөвдөх нь. Дөрөв тэ. Зэвэ ёндон гэдэг нь гав дахь нь. Нюватан Демба гэдэг нь Нювер Демба гэдэг нь ингээд 6 дахь нь. Дони Дембийн Санжэнэд гэдэг нь 2 тус гэд ингээд энэ бол 7 8. Энийг бол санжаа гэж хэлдэг. Тэгэхээр энийг ингээд чийчих юм бол тэр 8 эрдэм нь бол амрах болно шүү дээ. Думаажэшин сүнжистүү Шэнжижэнжи догмэнба Чэндан Зэдан Нүбэрдэн Дони Демби Санжээ хэмээн зарлагдсан байна. За энэ 8 эрдэм дугаа төгөлдөр энийг бол санжаа гонж гэж. За ёндон жадчин ёддэ гэж. За ёндон жадын бол одоо ингээд банжинлам хайж байна. Ёндон жад нь юу юм бэ гэхээр Думаажэва араншин намдгийн ёндон гэж. Думаажэ ёндон гэдэг нь юу гэж байна? Думаажэва раншин намдгийн ёндон буюу Думаажэва раншин намдгийн чар жүрвийн овон нэгдгүү хэлж байгаа шүү. Раншин намдгийн чар жүрвийн овон нэгжийн гүү байгаа шүү дээ. Раншин намдгийн чар жүрвийн овон нэгдгүү байгаа учраас тэр нь нэг эрдэм. Дүнжис дууа гэж. Дүнжис дууа гэдэг нь энэ зөнгөөрөө бүтээх те. Ловор намдгийн ёндон гэж. Дүнжис дууа ловор намдгийн ёндон гэдэг нь дүнжис дууа ловор намдгийн чар жүрвийн овон нэгдгүү шүү. Энэ бас овон нэгдгүү те. Раншин намдгийн чар жүрвийн овон нэгдгүү ловор намдгийн чар жүрвийн овон нэгдгүү гэдэг бурхны одоо хоёр лагшин шүү дээ. За ийм хоёр лагшин мөн чанарын одоо энэ лагшин энэ бол хоёр эрдэм гэж үзэж байгаа. Ёндон дэний Дадугийн догцол зогвын сүлжис дог минүвийн ёндон гэж. Ёндон дэний Дадугийн догцол зогвын сүлжис дог минүвийн ёндон. Дээрх хоёр эрдэм нь бол Думаажай раншин намдгийн чар жүрвийн овон нэгдгүү Дүнжис дүүвийн ловор намдгийн чар жүрвийн овон нэгдгүү энэ хоёр бол Дадугийн догцол зогвын сүлжис гэж байна те. Нэр томьёо болоод донжи сүлжис тийм ээ догийн догцол зогвын сүлжис дог минь уу. Нэр томьёогоор тайлбарлаад одоо раншин намдгийн чар жүрвийн овон нэгдгүү ловор намдгийн чар жүрвийн овон нэгдгүү чинь одоо яг ийм шүү иймийг хэлж байгаа нь тиймийг хэлж байгаа ингээд би та нарт ингээд тайлбарлсан бол яг одоо үн чанар нь бол бүрэн гүйцэд бол та бүхэнд таниулах болцоогүй. Тэгэхээр бол болоод гэдэг нь нэр томьёо. Догва гэдэг нь бол одоо хатгаг төсөөлөл тийм ээ. Дадугийн нэг ёсондоо донжи сүлжис.
Тэр байдлаар танд мэдэх ёсоор бол онж таньж мэдж чадахгүй ийм эрдэм юм аа. За цааш нь Чинбэ Ёндон гэсэн. 3 дугаар юу лээ? Шанжи Жинжис Догменба гэдэг нь бол саяных байна шүү дээ, тийм ээ. Шанжи Жинжис. Думажишин гэдэг нь бол Думажева Рашин намдгийн Чоржурын овоо нэгдүгээр, Түнжис Дувал Ловор намдгийн Чоржурын овоо нэгдүгээр, Шанжи Жинжис Догменба гэдэг нь Дадаггийн Догцол зовгийн гоноо Дог Минуа. Тэ. Дажи Донжи. Танид тийм ээ. Жүүж одоо Жигэнлэ Жунгийн Даала Дэнэ. Мөн яг нь Донжи Зүлжис бол Дог Минуа учраас Шанжи Жинжис Догменби Ёндон гэж. За одоо Чинбэ Ёндон дөрөвдүгээрх нь бол Чинбэ Ёндон гэдэг нь Жида Чини Чинбэ Ёндон. Жидава Жинидва Чинбэ Ёндон. Жидава Чинбэ Ёндон, Жинидва Чинбэ Ёндон гэх хоёулын дээр нь зарлуулах. Жидава Чинба гэдэг нь бол хоосон чанарыг хэлж байгаа. Жинидва гэдэг нь бол гүнзүүвийн ч. Дондон гүнзүү хоёрыг бол хоёулынгийн одоо айлдан болгоож байгаа энэ эрдмийн. За энэ нь бол Чö тамжид Жидава шиндүү Чинбэ Ёндон. Чö Жинидва Чинбэ. Тийм ээ. Савадан Жачева. Жидава болсон Сава. Жинидва гэдэг нь Жачева агуу их ертөнцийн юмс бол хэдий чинээ төдий чинээгээр нь болгоож байгааг л хэлж байгаа шүү дээ. Тэр нь бол гүнзүүвийн ч энэ тэрээ сандлаас эхлээд одоо элсний ширхэг болгоомж нь бол Жинидвийн ч тийм гүнзүүвийн ч энэ бүгдийг болгоож байгаагаар нь Жинидвийн ч. Савжин Жаче гүн аваа гэдэг догой даваа намсалжин Савжин Жаче гүн аваа гэдэг. Завадан Жачевийн нам. Завадан Жачева буюу тэр гүнзгий Жидава ямар мэт байгаа яг тэр дагуу гэдэг нь бол мөн чанар юм. Хэдий чинээ байгаа гэдэг нь бол энэ хүчлэнгийн юмсыг. За тэгээд бол ингээд гүнзүүдэн дондон бинчээ бол Чинбэ Ёндон энэ дөрөвдүгээрх нь. Дүлжала Зэвэ Ёндон. За шавийг инэрхийн инэрхүйн ирдэгтэй. Гэж. Дүлжала Нижин Сэлвэн Ёндон. Зэвэ Ёндон нүүр Дэмба 6 дахь нь бол Зэвэ Ёндон гэдэг нь Дүлжала Зэвэ Ёндон. Дүлжаа Нижин Сэлвэн Ёндон гэдэг нь бол энэ шавийн одоо имийг арилгах ийм эрд тийм ээ имийг арилгах. Энэ нь бол чадал луга төгс гэдэг нь бол энэ Нижин Сэлвэн Ёндонгийн нэл. За Рандунжи Ёндон, Шандунжи Ёндон өөрийн бусдын тусыг бол одоо огоо төгсгсөн гэдэг нь бол энэ Дони гэдэг. Дони Дэмба. За ийм байна. Хурааваас Дамбууд дүг Чама нийсүү дүү ичтэй гэж. За хураахын бол тийм ээ хураахын бол эхний 6 нь сүүлийн 2-тоо бол хураагдана гэж. Эхний 6 нь сүүлийн 2-тоо тий энэ Дони Дэмба буюу Рандун Шандун гэдэг бол хураагдана. Эхний 6 бол энэ 2-т. Тийм учраас тэр утгаар нь Дони Тарчинбын жамнаа Санжаа гончиг гэж хэлж болж байгаа. Дони буюу Рандун Шандун хоёр. Тийм ээ өөрийн тусуудаа бусдын тусыг огоот төгсгсөн эц чанд нь хүргэсэн авралын орон бол одоо бурхан чугаг дээд юм аа. Үн чанарыг нь бол тавьж болж байгаа. За тэгэхээр одоо бол үлээ Думажасыг Ёндон Жадан дамбын жамнаа тартуг гэх юм бол одоо суралцагч бидэнд бол юу олон зүйлийг хэлж өгч байгаа. За тэгэхээр энэ Жуд ламагийн энэ лүнг бол чэжлэх хэрэгтэй шүү. Думажашин сүнжид Шанжи Жинжи Догменба Чиндэн Зэдэн нүүвардан Дони Дамбын Санжаа нийт тоочхон бол одоо бүгд дээдийн айман эрдэм бол энэ багтсан бүгд. Дамбуудаг Чиманы судува юм чи. За Дамбуусум Рандунжи Ёндон юм аа. Дамбуусум эхний 3 нь бол өөрийн тусыг одоо эрдэм гэдэг бол хураагдана. Чима сүм бол Шанжи Ёндон гэдэг хураагдана. За энэ бол бас баггүй тийм ээ. Думажишин Рашин намдгийн Чоржурын овоо нэгдгүү Ловор намдгийн Чоржурын овоо нэгдгүү энэ ч бол Рандунжингүү шүү дээ. Өөрийн тусыг бүтээж байгаагүй. Чанд за Рандунгүү те. Тэгээд 3 дахь нь бол юу лээ? Догменба гэсэн шүү дээ. Догменба. Догменба гэдэг нь бол Жидавадан энэ Ёндон дэний Дадаггийн Догцол зугын сүлжээс Дог Минүвийн Ёндон нь бол ингээд энэ Ловор намдгийн Чоржурын овоо нэгдгүү Рашин намдгийн Чоржурын овоо нэгдгүү
Одоогийн дугцал 100 минутын сүлж 100 минут гэдэг нь бол яах нь вэ? Рандонжийн дундын юм аа гэж. Чимаа сүм шандонжийн юмд хураагдана гэдэг нь чимаа сүм гэдэг нь 4 5 6 шүү дээ тийм ээ. Чимбийн яндон. Буюу Жеда Жэний чимбийн яндон, Дүлжада Зэвэ яндон, Дүлжа Нижин Сэлвэ яндон буюу Дүлжа Нижин Сэлвэр нөө Сэлвийн нууадан дэмбийн яндон болвол яах нь. Ингээд шандонжийн яндон. Тийм тусыг дэх юм аа. Санжаа гончиг дээла яна дүмэр ёдтэй гүү сүм мам шилаа гэж. За санжаа гончиг дотор бол ялгах юм бол олон байгаа. Гүү сүм юм уу дөрөв гэж бол тэргүүтнэр бол хувааж болно гэж. А ер нь бол бурхны одоо эрдэм цаглал шүү. Өгүүлэл шүү. Танаанд багташгүй. За тийм учраас бурхны одоо дотор нь бол ялгана гэдэг бол нэг талаасаа бол инээдэмтэй ч юм шиг. А ер нь бол гэхдээ энд бол гүү сүм ам гүүшээ гэдэг нь бол одоо голлож одоо яаж үздэг хуваадаг тэр зарчмаар л ингэж хувааж байгаа хэлбэр шүү дээ тийм ээ. Гүсүм манай барчин жидун юу гэж хэлж байгаа вэ? Барчин жидун гүсүм гэж хэлж байна тийм. Гүсүм жинхур янзэг цэнбэ чашааж янда брилан очи дүлжэл одоо мэдэг хажаа. Жалтан залцуу нида сүнжи гүнжи прок гэж тийм. Нэг мөрн алга. Сүм жинхур янзэг цэнбэ чашааж янда. Сүм жинхур янзэг цэнбэ чашааж янда. Юу вэ? Одоо нөгөө чэж жилчилээс одоо бас орж Үсүм жинхэр янзын цэмбэ чишээж янда. Тэрнлэн ожи дүлжээл одоо мэдэг хаачдва. Жалдан жалцав неда сүнжи гүнжи ядру прог. Дагло одоо би намхай чондор дагду чарвар зод. Тэр бол орчин жидэн гүсүм гэж хэлж байгаа. Ондогжин юу лээ? Намба тамжи чинэдлам гэж байгаа шүү дээ. Намчингаар гэх. Тэр бол энэ гүсүм муу дөрөв гэж одоо маа гэж. Ява дүвдээ гэж. Жудламалаа намид нэмэд огмосоо. За ингээд өнөөдөр энэ гүсүм мамгүй шила насуур 90 явичаар гэд тийм ээ. Тэгээ энэ гүсүм гүши бурхны 3 лагшин 4 лагшин гэдгийг бол одоо 8 дугаар бүлэг дээр маш дэлгэрэнгүй 80 найраг тийм ээ. 32 бүлэг билүү. Цэн сүмжүү таны ежил самбуу 80 энэ бүгдийг бол ондогжингийн 8 дугаар бүлэг илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй тийм. Тэгэхээр одоо гайхалтай лагшин брэв чөг. Чөгүүд юм бэ гавдэ жадваавуу тийм ээ. Өнөөдөр тэгээд хүсэм хүши даасуугаар 90 явж. За дараагийн хичээл дээрээс яваад өвдөө буюу Жудламада самын нэмээд догмодо дагсал нэм бон чөгнөжи аншиг гангийн чаграл ба дини цайны жандаа чөши чөгончгийн